За та бүхэндээ жирэмсэн болсон эмэгтэй хэрхэн хяналтанд орох вэ гэдэг талаар ярилцъя. За жирэмсэн болчлоо гэсэн эхний одоо 1 сарын биений им ирэхгүй байлаа гэж одоо бодоход за жирэмсэн болсон өдрөөс хойш 16 хоног юм бол тест тод үдэг зураас 21-ээс 24 хонжиж умаадаа орж ирж эхо тарагддаг. За жирэмсэн болсон өдрөөс хойш хамгийн эхний одоо мэддэг үе нь бол 8 хоногтой цуснд ихсийн гормоныг үзчихээж энэ хүн жирэмсэн юм а гэдгийг нь бол тодорхойлдог. За жирэмсэн болсон өдрөөс хойш одоо 24 хоноод одоо савн дотор умаа дотор ураг тодорхойлогдох юм бол за энэ өдрөөс хойш бол жирэмсэн болсон гэж тооцогдно. За жирэмсэн болсны одоо 6-7 хоног 3 хоногтойгоос эхлээд ургийн зүрхний цохилт одоо эход мэдэгдэж эхэлдэг. За энэ үеэс эхлээд жирэмсний хяналтандаа бол орж эхлэх ёстой. За жирэмсний хяналтанд одоо орохдоо яадаг вэ гэхээр бүх одоо урд нь миний ярьж байсан бүх эргэтэн системийн бүх шинжилгээнүүдийг жирэмслэхээс өмнөхтэй хамт өгж ирснээс гадна дахиад жирэмсэн болсон өдрөөс ахуулаад дахиад одоо эхний 3 сартаа ургийн одоо ургаа хэрхэн тээхэд зориулагдаа одоо бэлтгэгдээд одоо тухайн хүн жирэмсэн болсон үедээ ямар эргэтэн системийн өөрчлөлт байна вэ гэдгийг нь бүх шинжилгээгээ өгөөд хяналтандаа орох ёстой. За эхний 3 сартад ерөнхийдөө одоо ургийн гажигын одоо эхний шинж тэмдгүүдийг бол үздэг. За 17 хоногтойд болохоор зэрэг ургийн одоо цуснаа одоо урагт ямар нэгэн өөрчлөлт байгаа эсхийг нь үздэг. Хоёрол тест гэдэг тест үздэг. За энийг бол эхийн цуснд үздэг. 17 хоногтой болохоор зэрэг энийг үзүүлнэ. 12-7 хоногтой болохоор зэрэг ургийн тархи нугасны гажгийг үздэг. Нугасны гаднах зай, хамрын ясыг бол хэмждэг. За энэ 17 хоногт өгсөн хоёрол тест 12-7 хоногтой төгсөн энэ хоёр шинжилгээг одоо хооронд нь харьцуулаад за энэ хүн одоо даавн хам шинжийн одоо эрсдэл байна уугүй юу гэдгийг ингэж тооцож үздэг. За 12 энэ хэрвээ одоо 12-7 хоногтойд энэ одоо эрсдэл байх шинж тэмдэг илэрх юм бол 13-аас 15-7 хоногтойд ургийн уснаас шинжилгээ авна. За мөн гурвал тестийг эхийн цуснаас авч одоо энэ эхний шинжилгээ одоо энэ хүн ямар нэгэн ургийн эрсдэлтэй байна уугүй юу гэдгийг л одоо шинжилж энэ ургийг цааш нь одоо хэвийн үргэлжлүүлэх үү эсвэл одоо дахин хянах уу хэвийн үргэлжлүүлэх үү яах уу гэдгийг бол энд шийддэг. За 27 хоногтойд болохоор зэрэг дахиад одоо нөгөө шинжилгээнүүдээ өгөөд за тэгээд ургийн эргэтнийг бол нэг хүрчлэн одоо 5D эхо 4D эход харуулж за эргэтэн системийн ямар нэгэн гажиг байгаа эсхийг одоо үздэг. За дээрэс нь болохоор зэрэг одоо 12-7 хоногтой тэр үздэг юунд болохоор одоо энэ хүн явандаа жирэмсний хожуу ордлогоор хүндрэх нь үү эсвэл даралт нь ихсэх нь үү эрт дутуу зүлхэх нь үү гэдгийг бол бас 12-7 хоногтод өгж байгаа тэр NT, NV буюу одоо нугасны гаднах зай хоёрол тестийнхаа одоо харьцуулсан дүгнэлтээр энэ хүнийг одоо урьдчилан за энэ хүн одоо энэ ийм одоо эмнүүдийг ууж одоо даралт ихсгээс урьдчилан сэргийлэх нь байна. Жирэмсний хожуу ордлогоос хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь байна гэдгийг бол тооцож үздэг. За дээрэс нь болохоор зэрэг жирэмсний 16-7 хоногтойгоос эхлээд одоо ээжийн хамар одоо 14 хоног орчим одоо ямар нэгэн антибиотик хэрэглэхгүй байжгаад одоо хоолой залгуураас нь эсвэл шээснийхэн шинжилгээнээс эсвэл өтрэнээс нь бактериологийн шинжилгээ аваад за бактериологийн шинжилгээнд ямар нэгэн одоо бактери илэрх юм бол тэрийг 16-7 хоногтойд урьдчилан сэргийлэх одоо бөөрийн архаг үрсэлтэй хүний сэдэрлээс нь урьдчилан сэргийлж энэ дэмжлэгийг хийнэ. За 16, 24, 28, 32-7 хоногтой удаад бөөрийн архаг үрсэлтэй хүмүүст шинжилгээнүүдийг хийж тухайн үед нь одоо хэвтүүлэн эмчлэх юм уу эсвэл одоо таарсан тэр бактериологийн шинжилгээнд орсон бактерийн эсрэг тохирох антибиотик нь гарсан ийм юугаар тохирох антибиотикоор нь одоо эмчилгээг хийдгээ. Тэгжээ жирэмсний хожуу хордлогоос урьдчилан сэргийлдэг. За жирэмсний хожуу хордлого гэдэг маань юу вэ гэхээр жирэмсний эхний үеийн хордлого бол
12-7 хоног хүртэл үргэлжилдэг. За жирэмсний хожим орлого бол тухайн эмэгтэйн эргэтийн системийн одоо хүндрэлээс болж үүсдэг учраас эмчилгээг бол цаг тухайд нь хийж арга хэмжээ авах ёстой. За баярлалаа.